Сайн байна уу? Би постфактын хөтлөгч Бэлгүн байна. Энэ удаагийн дугаарт би улсын хурлын гишүүн Тэмүүжинтэй засгийн газарт улсын хурлын зүгээс хэрхэн илүү сайн хариуцлага тооцдог болох буюу улс төрийн түвшинд хариуцлага, эрх мэдлийн хуваарлтын тогтолцоог хэрхэн сайжруулах тухай ярилцлаа. Мөн үргэлжлүүлэн засгийн газар улс төрийн бүлэглэлүүдийн зохион байгуулалтын мэдээллийн үйл ажиллагааг хэрхэн ойлгох талаар ярилцсан юм. Тэрээр ерөнхий сайдын суудлыг солих, ерөнхий сайдын мэдээллийн цагийг улсын хурлын асуулгын цаг болгох гэх мэт бэлгэдлийн шинжтэй өөрчлөлтүүдийг салб болгож буй мэт харагдавч, эдгээр нь Монгол дахь парламентын тогтолцоог сайжруулах, илүү хариуцлагатай болгоход чиглэлбэг тэрээр тайлбарсан юм. Түүнчлэн тэрээр зохион байгуулалтын мэдээллийн үйл ажиллагаа, пропаганда нь хэрхэн эрүүл нийгмийн хилцүүлэгт орон зай олгодгүй талаар онцолсон юм. Ярилцлагын үеэр манай Монголын баримт шалгалтын үс танилцуулж буй гишүүнчлэлийн хөтөлбөрийн талаар товч тайлбарлах бөгөөд хэрвээ танд манай подкаст болон манай төвийн үйл ажиллагаа сонирхолтой, үн цэнтэй, чухал санагдаж байгаа бол манай гишүүнчлэлийн хөтөлбөрт нэгдэн бидний үйл ажиллагааг дэмжээрэй. Ингээд ярилцлага эхлүүлье. За юун түрүүнд манай подкастад урагдаад оролцож байгаад баярлалаа. За яг нөгөө цаг үеийн гэх юм уу айгүй чухал асуудлууд бас хөндөгдөж байгаа үед харж байна. Тэгэхээр юуны өмнө бол сүүлийн ер нь таны зүгээс те бас ардсан намын бүлгийн зүгээс төвшүүлж байгаа нэг асуудал нь бол ерөнхий сайдыг юм тусад нь одоо улсын хурлын дарга те ерөнхийлөгчийн судалтай зэрэгцүүлэхгүйгээр яг гишүүдтэй хамтдаа нэг судалт суугаад яг ижилтгэж байдлаар харилцан яриа өрнүүлэхтэй тодорхой асуудлууд хариулах улсын хурлын өмнө одоо хариуцлага хүлээдэг байх гэдэг энэ ерөнхий зохион байгуулалтын асуудлуудыг ярьж байгаа гэсэн. Энэ хуулийн төсөл болон одоо холбогдох хуулийн төслүүдийг ер нь яагаад өргөн барьж байгаа вэ? Энэ асуудал ер нь яагаад чухал вэ гэдгийг та нэг тайлбарлаач. Ер нь сүүлийн 1992 оны үндэслэл батлагдсны дараагаас хойш бодитойгоор 33 жил болчихлоо шүү дээ. Тэгээ энэ 33 жилийн хугацаанд биднээс 92 оны үндсэн хуулийн ингээд амин сүнс гэж ирдэг. Тэр мөн чанар болсон хэд хэдэн заалтууд эсвэл агуулга, үжил санааг амьдрал гаргаж ирэхтэй учир тусалтай гэж харагдаад байна. За нэгдүгürt нь бол энэ 92 оны үндсэн хуулийн хамгийн том дэвшлэгтэй зүйл нь эрхний эрх. Энэ Монголын эрхэн хүн энэ үндсэн хуулиар ямар эрх хэрэгчлээ баталгаажсан бэ гэдэг часаараа бичсэн. Манай одоо хүн эрхийн лист гэж ярьдаг. Жасаалт бол ер нь голготохоор зүгээр амьдрал дээр тэр эрхүүдийн дийлэх нь хэрэгжиж гэнэ үгүй гэдэг бол бас учир дутагдaltaй. Жишээ нь үндсэн хуулийн дээр хүн эрүүл шүүлтээс ангид байх гэдэг маш тодорхой заагаад энэ эрхийг онц байдал зарсан дайны нөхцөл байсан ч гэсэн хязгаарлахгүй гэдэг бүр дахиад хамгаалаад өгсөн мөртлөө жил болгон л эрүүл шүүлттэй холбоотой одоо тохиолдол гарч идэг. Хүний эрх үндэсний комиссийн илтгэл байнга дурддагдж яадаг. Тэгэхээр нөгөө үндсүүлэнд байгаа тэр чухал эрх чинь нөгөө цаасан дээр байгаад байна. Төрийн одоо эрх мэдэлтэй, нөлөөтэй, хүчтэй тэр байгууллагуудын албан тушаалтны үйл ажиллагаа дотор ерөөсөө хэмжигдэхүүн болохгүй байна. Үнцэнтэй байж чадахгүй байна харагдаад байгаа байхгүй. За хоёрт нь энэ 92 оны үндсэн хуулийн бас нэг амин сүнс нь бол юу гэхээр эрх мэдэл байрлал. Бид бол одоо хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэдэг энэ эрх мэдлийн хуваарийг гаргах гэж оролцсон. Бүр наривчилж одоо дэвшилт үзэл бүхий үндсэн хуулиуд шиг нарийн тодорхой заалт нь шууд байхгүй боловч ерөнхий агуулгаараа бол ингээд бүрэн тайлбарлагдж өөрсдөө зүйлээр томилсон байгаа байхгүй юу. Тэгээ харамсалтай нь энэ одоо эрх мэдлийн хуваарлт өнгөрсөн 33 жил бодит институт бол бэлэлээ болох тэр нь учир дутагдaltaй байлаа. Яг дутагдaltaй байлаа гэж хэлж байгаа юм бэхээр бид бодит төр зур одоо маш хэлбэршүүлсэн бүдүүлэг дүгнэл шүү. Олон зүйлүүдийг ингээд одоо нушхай болол хаяхаар бид бол ингээд эрх мэдлийг 3 хуваарлсан үндсүүлийн байгуулалтаа гэхээс илүүтэйгээр тийм 3 дарга улсууд авчихсан. Ерөөсөө ингээд сэтгүүлчт нь хүртэл ингээд риторик гэж ярьдаг те гой гангын үгэн дуртай энэ тийм яруу найргийн маягийн одоо үг хэллэгт автомхай юм уу да. Тэрнээсээ болд юм яа тийм ингээд төрийн 3 өндөрлөөг те одоо үндсэн хуулийн эцэг хөөлч гэдэг юм ингээд гойчилж яриад ингээд сурцсан. Тэгээ энэ гойчилж ярьдаг одоо энэ нэг түүнээр боожж байгаа энэ тархин дотор юу үүссэн гэхээр
Монгол улсад одоо ингээд 3 өндөрлөг байгаа. 3 өндөрлөг нь тэр гэдэг ингээд заадаг болоод тэр нь өөрөө их мэд ингээд хөвчлөгдсөн. 3 даргатай хамаатай болоод тэр 3 дарга л одоо Монгол улсын бүх хууль зүйн бичдэг тий институц нь биш. Эрх мэдлийн хуулиартын тэр чиг хөрхийг байгууллагууд нь биш. Нэг тийм хуучин нөгөө 70 хэдэн жил дарга шүтэж ирсний одоо горл байх л та. Нэг дарга байсан бол одоо 3 болоо хувирцсан. Нэг юм тогтолцоо болчиход байна шүү дээ. Тэгээ энийг яаж эвдэх вэ гэдэг бодол чинь энийг эвдэнэ гэж нөгөө талдаа энэ эрх мэдлийн хуваарлтыг үндсэн хуулийн байгуулалтыг журмыг буцааж амжуулж босгож ирнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ 92-ны үндсэн хуулийн сүсийг дуудах хэрэгцээ байна. За энэ 3 даргаас яаж салах вэ гэнгүүт энэ 3 даргын улс гэдгийг харуулсан хамгийн том бүр зурагч нь манай парламентын чуулган байна. Чуулганы хойморт үе тэр дээр яг 3 дарга гуруулаа ингээд тусгайлсан сандалтай хээ хуваартай тий ноёдын одоо синтез шиг л юм дээр гуруулаа сууж штэ. Тэгэхээр ингээд дахиад биднээс ингээд бодох хэрэгтэй болчих жоох байхгүй. Дахиад 1992-ийн үндсэн хуулийн одоо 3 дахь амин чухал сүнс тэр юу вэ? Тэр нь юу вэ гэхээр иргэний улс. Тэр чинь одоо оршил дээр өртлөө штэ хүмүүнлэг иргэний арчсныг байгуулна. Монгол улс бол бүр их тусгаар тогтносон бүгд аймт улс буюу одоо иргэний улс гэсэн тэр одоо агуулга байгаа байхгүй. Гэтэл бид чинь нэг иргэний байдлаа алдсан. Эрх мэдлийн байрлал, иргэний үндсэн эрх хэрэгчлөөнөөс гадна энэ улсын байгууллагч нь иргэний байдлаа алдаад иргэний байдлаа алдахаар чинь ер нь бол олон улсад судлаачид юу гэж хэлдэг вэ гэхээр иргэний байдлаа алдах бол хоёр одоо үзэгдэлтэй. Нэг бол шашны, нэг бол цэргийн дэглэм тогтдог. 3 дахь үзэгдэл манайхан бол маш ихээр сайн гарч ирж байна. Энэ хоёрын хэлбэр цулдж байгаа боловч одоо даргын дэглэм нь одоо бүр маш хүчтэй баг. Иргэний биш те. Иргэн байна гэдэг нь хинч биш. Дарга байна гэдэг бол хүн болж байгаа юм шиг л болоо өрчлөө шүү дээ. Тэгэхээр энэ ингээд нөгөө тэр 92-ны үндсэн хуулийн гол амин сүнсүүдийг дуудахын тулд за тэр нэг даргын синтетээр суудсан байгаа иргэний бус байгаа байдлуудыг эдгээс өөр арга болчихж байгаа байхгүй. За эрх мэдлийн хуваарлтын үндсэн хуулийнхаа жишээр татахаар Монгол улс бол парламентын засаглалтай. Парламентын засаглалтай гэдгийг илэрхийлнэ. Төрийн эрх хурдад байгаа бол улсын хурл мөн хууль тогтоох эрх мэдлэг гаргасан улсын хурл хадгална. Ард түмэн шууд буюу сонгож байгуулсан төрийн байгууллагаар энэ эрхээ эдэлнэ. Улсын хурл бол төрийн гадаад дотоод бүх асуудлыг авч хэлцгээс гадна хинтэй ч уулзахгүйгээр ийм бүр эрхүүдийг эдэлнэ гэдгээд маш олон залтуудаар ингэ тодорхойлцсон байж байгаа. Тэгэхээр ингээ харсан чинь нөгөө төрийн эрх барихтэд байгуулгын хүртэл 3 даргад байр суурь тавиад өөрсдөө хинч болоод ингээ доош ботсон байгаа. За энийг одоо шийдэх хэрэгтэй юм байна. Энийг яаж шийдэх вэ гэв. За энийг шийдэхин тулд дэлхийн маш олон түүхүүд байгаа. Ер нь бол ингээ парламент дотроо нийтийн танхим гэж хэлдэг. Нийтийн танхим гэдэг нь иргэд өөрөөсдөө дундаасаа өөрийгөө төлөөлж чадна, бидний эрхийн төлөө байж чадна гэдэг хүмүүсээ иргэнийг сонгоод тэнд байрлуулад тэр нь би тэгж бодож байна биш. Намайг сонгосон иргэд одоо би энэ засаглалын гол агуулга эрэндээ үйлчлэх ёстой учраас одоо би бол тэдний нэрүүнээс хууль тогтоож байгаа. Тэдний нэрүүнээс засгийн газар хинж байгаа. Тэднийг төлөөлж ажиллах ёстой гэдэг зарчим байхгүй юу. Тэгээ энэ одоо нийтийн танхимын гол агуулгыг одоо Монголд яаж сүнсийн дуудах вэ гэж одоо асуулт тавиад. Тэгээ тэр асуултын хариу бол ямар ч байсан эхний ээлж нь парламентод ажиллаа хариуцдаг тэндээс үүсгэлтэй байдаг засгийн газрыг удирдаад төрийн хуулийн биелэлтийг улсын хурлын өмнө хариуцж байгаа тэр хүнийг толгой дээрсээ болгох хэрэгтэй байна. Тэр хүн парламентын гишүүн бол парламентын гишүүнийх судал тарьсан, парламентын гишүүн биш бол бүр ажлын хэсгийн судал тарьсан. Ерөнхий сайдад одоо юу тусгаал нь тийм санал ширээ хийж өгч болохгүй гэдэг. Тэгэхээр суудлын хуваарийн тухай ярьж байна. За хоёрт нь дахиад ямар асуудал хөндөж байгаа гэхээр ер нь манай парламент ордон хүртэл нэг феодализм татцсан байна. Нөгөө иргэний гэдэг байдал алга болчих. Бүгд найрамдах төр буюу иргэний төр гэдэг бол татвар төлөгчдийн мөнгөөр тэднийг төлөөлж ажиллаж байгаа нийтийн албан тушаалтан хамгийн даруй хамгийн их л байх хэрэгтэй. Агт манайхан ч одоо юу болоо гэсэн гэхээр сүүлийн нэг арчил руу шилжээ чөлөөтний юм шилжсэн чинь одоо юу үнцэнтэй юу бидний үнцүүл вэ гол зарчим бай гэдгийг ингээд жоохон мартагнаад мартагнаж байгаа ордон зай дотор нь юу босоод ирсэн гэхээр феодализм босоод ирсэн байхгүй. Ерөөсө дарга хүн бол хэн байх вэ гэхээр дарга хүн бол одоо ингээд тусгай хангамжтай иргэдээсээ илүү одоо эд зүйл хэрэгэлдэг. Одоо бүр ил цагаанда одоо хэрэгжилж байгаа эд өмсөж байгаа хувцас амьдарч байгаа одоо хэм маягаараа өрсөлдөг болж байна.
Тэгээд тэр өрсөлдөөний оргид хэн сууж байхаар хамгийн том дарга нар сууж явах хэрэгтэй гэдэг тийм хандлага тогтчихлоо. Тэгээ энэ байдал чинь өөрөө 92-ны үндсэн хуулийн иргэний гэдэг агуулга яаж гэнэ вэ? Байхгүй болгочихсон. Биднээс феодализм хийгээд байна. Арчил эрчилөөний нэрийн дор даргын засаглал тогтоохоос гадна феодализм хийгээд байна. Тэгээд дарга нь хамгаагүй тансаг байгаад ингээд хинч зочирдохгүй байгаад байгаа байхгүй тийм. Том машин унаал, том хаусанд амьдрал, том хөөрөг бариад яг л нөгөө дээр үе ноёд шиг тийм ингээд одоо ингээд харал та ерөнхий сайдлын суудлал, ерөнхийлөгчийн суудлал, улсын хурлын даргын суудлал гэхэд ингээд харахад 99 улсад бол суудлал нь тийм хэр аваартай феодал маягийн, ноён маягийн одоо тийм юм байхгүй хахад манайх ингээд төрөө дээлдэг юм уу, даргаа шүтдэг юм уу нэг ариун өөр хандлага чинь бүгдийг одоо дээр үед бол нөгөө бүхний фронтод гэдэг шиг бүхнийг даргал гэдэг шиг тийм одоо философи яваад байна шүү дээ. Тэрнээсээ болоод тийм нөгөө баян тансаг төрөөс биднээс ингээд зочирдохгүй. Тэгээ сая л одоо залуучууд юу болж байгаа нөхөд ерөнхий сайдын хүүхдийн тансаглал гэдэг дээр зочирдож босчихж шүү дээ. А энэ ганцхан ерөнхий сайд биш. Энэ ганцхан ерөнхий сайдын хүүхд биш. Энэ төр дарга нар өөрөө ийм тасгалал дотор байгаа. Феодализм дотор. А гэтэл та бүхэн ингээд одоо арчилсан чөлөөд одоо хууль дээдэлдэг улсууд руу ингээд харах юм бол тэд нар аль болох иргэний байна, аль болох энгийн байна, аль болох өртөг зарлыг одоо хэмнэсэн татвар төлөгчдөөсөө бизнес эрхлэгчдээсээ одоо чинээлэг ганган байна гэдэг бол буцаа сонгогчдод доромжилттай адилхан гэж үзэж байгаа учраас яаж нөө маш энгийн байна шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө иргэний байх гэдэг чинь бүх юмараа эвдрээд байна. Эрх мэдэл хуваарлагдах гэдэг чинь бүх юмараа одоо бас бүдгэрээд алга болоод байна. А энэ улсын чинь жигийн эзэн хэн байх ёстой вэ гингууд нөгөө иргэдэн байх ёстой гэдэг чинь ингээд бас уруу хамааралтай болоод байна. Тэгээ энэ гурван зарчмыг үндсэн хуулиас буцааж амьлуулж босгож ирэхийн тулд за түрүүний ярьсан амарчсан гурван даргын улсыг болиулах хэрэгтэй. Эхний дүрм. За эхний дүрм гурван даргын улсыг болиулахын тулд яах ёстой вэ? Ерөнхий сайдын суудлыг буулгах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөгөөдөг одоо тэр тогтолцооноос их хурлын даргаыг гаргах хэрэгтэй. А ерөнхийлөгчд одоо юу гэдэг их олон жилийн өмнө хэлж байгаа энэ ерөнхийлөгчийн суудлын өөрөө чөтгөрийн суудлал шиг. Очин хүн болгон манг сулах гэж оролддог. Очин хүн болгон эрх мэдлээ хадгалж үлдэх гэж оролддог. Дахиад боломж бол дахиад цаашаа үргэлжлүүлчихсэн гэж горддог. Нэг юм байгаад байна шүү дээ. Тэгэхээр энийг одоо яаж иргэний буцаагаад одоо бүгд найрамд төрөгдөг бол эрх мэдлийг нэг хүн юм уу нэг хэсэг хүнд насан турш нь өгдөггүй. Тодорхой хугацаагаар өгөөд буцаагаад авч чаддаг тийм одоо улс төрийн байгууллагыг бүгд найрамд төрөж хэлж байгаа шүү дээ. Тэгээд тэр тал руугаа одоо яаж алхах вэ гэдэг энэ ирэл хайг бол гэдэг юм эсвэл тэр санаа бодлын үзүүлэлт сайн юмнууд гарч ирсэн. Бага хүмүүст хэрэлдэж муудалцаад байгаа юм ерөөсөө байхгүй. Зүгээр л институт зүйн эрх мэдэл хуваарлтыг л одоо яаж үндсэн хуулийнх нь буцаагаад агуулгаар үзэл санаагаар тэгж яваар бий болох байл гэж явж байгаа. Энэ дээр нэмээд бас яригдсан нэг асуудал нь юу гэхээр ерөнхий сайдын мэдээллийн цагийг улсын хурлын асуулгын цаг болгоно гэж үйлчилж байгаа тийм. Тэг яг ингээд түрүүн ярьсан нөгөө одоо суудал солих гэдэг юм нэг харахад өнгөц харахад ч юм уу бэлгэдлийн шин чанартай ирнэ. Дагаад энэ өөрчлөлтийг хийх юм бол хүмүүсийн сэтгэлгээ тийм олон нийт болон одоо улсын хурлд байгаа гишүүдийн сэтгэлгээ дагаад энэ одоо институцийн үйл ажиллагаа өөрөө өөрчлөгдөх боломжтой гэж харж байгаа гэж ойлгож байгаа гэсэн үг тийм. Нэгдүгээр яг нөгөө суулгад доошо буулгаж яах вэ ингээд хүн дээрээс доошо хараад хурал удирдагч юм уу ингээд даргалагчийн байр суурин дээрээс улсын хурлын гишүүдтэй харьцаж байгаа байхгүй юу. Тэрнийх нь одоо ингээд одоо хамгийн том сүдэртэй тал нь баярмаа гишүүнийг те юу гэж хэлж байна. Одоо доромж байдлаар эрэгтэй хүний нэрээр дурдаад те асуудал яриад үйл ажиллагаан дээр нь шүмжлэлтэй хандж чад хувь хүн рүү ингээд хандах гэж оролдоод гэдэг чинь өөрөө энэ суудлын зөрөөч нь тэр хүнийг юу болгож хувиргаж байна уу гэдэг юм харагдаж штэ. За хоёрт нь дахиад уул нь бол ковидос өмнө ерөнхий сайдууд улсын их хурлд өөрсдөө бичлэн орж ирж тайлбар өгдөг байсан. Алдууг ерөнхий сайдын үед ямар сайдаа нөгөө задгаа цагаан гэдэг нэр автлаад чуулган дээр асуудаж ярьдаг байлаа шүү дээ. Гэтэл ковидос хойшхон хэд олон болсон одоо парламентд хялтгүй болсон улс төрийн нам дарагдаа зориулж ингээ бүх юм ингээ хатангад тавьж авдаг шиг эрх мэдлийг бэлгэлдэг юм бэл. Тэрний гор нь байсан баг. Тэр үед ерөнхий сайд нь хөрсөх
ардын намын дарга нь одоогийн ерөнхийлөгч байсан. Тэгээд хөрс ерөнхий сайдгаа дараагийн ерөнхийлөгч болгохын тулд дарагдаа хатан дээр одоо эрх мэдлийг тавьж өгч байхдаа яг адилхан хөшгөний ард нуугдах тэр боломжийг тавьж өгсөн байгаа байхгүй юу. Тэгээд бичлж орж ирдэггүй болгоо баригдсан. Тэгээд тэрний одоо үргэлжлэл нь өнөөдөр энэ оюун эрдэнэ төр чинь явж байгаа. Тэгэхээр тийм байж болохгүй. Үндсэл нэрмж тодорхой засгийн газрын удирдна төрийн хууль биелүүлэх ажлыг улсын хурлын өмнө хариуцсан. Төрөд бүхэлдээ тэр одоо тогтолцоо байгаа одоо институцүүд байгаа бол тэр төр чинь хуулийг биелүүлж гэнэ үгүй юу гэдэг ажлыг зохион байгуулж хариуцлагыг нь толгоогоор улсын хурлын өмнө хариуцах тийм албан тушаалтай байгаа байхгүй. Тэр энэ хүн улсын хурлд орж ирэхгүй байж ерөөсөй болохгүй. Хариуцлага ярьдаг субъект дээр ирдэггүй намайг төлөөлөөд тэр байгаа гэдэг ийм харьцаа бол хаана байдгүй гэхээр бид даасан улсуудад л байдаг. Би диплом төлөөлөгч явуулсан тэр хүний амнаас миний байрсарыг сонсоорой гэдэг бол тусгаар бид даасан улсуудын хооронд яриа. Гэтэл үнитар гэж ярьдаг. Нэгдмэл нэг улсад энэ улсад эрх мэдлийн байрлалаар гүйцэтгэх хэрэглийг толгойлж байгаа хүн нь улсын хуралтайгаа ийм байдлаар харьцаж ерөөсөй болохгүй байхгүй. Тэгэхээр заавал бичлж орж ирдэг байх хэрэгтэй. Нэгдүгээр зарчим нь. За хоёрдугаар зарчим нь би энэ улсын хурал дээр юу ярих, ямар асуултанд хариулахаа би өөрөө мэддэг байна гэдэг ерөөсөө ерөөсөө байршлахгүй. Ингээ харсан чинь энэ хуулийн дээр байгаа зохицуулалт нь ерөнхий сайд өөрөө би ийм мэдээлэл өгөн та нар энэ хүрээнд надаас асуу гэдэг сэдвийн сонголтод сууж байгаа. Гэтэл амьдрал хүнд сэдвийн сонголт өгдөггүй. Амьдрал бол яадгүй өөрөө л ингээд бужигнжээдэг. Тэр амьдралаас нөгөө ард нь нэг сонгогчдыг төлөөлөх гэж байгаа төлөөлөгч нар чинь улсын хурлын гишүүдчтэй татаж гаргасан, сонссон, харсан, өөрөөрсөн шаарж байгаа бүх юмыг хинээс асуух хэрэгтэй. Ерөнхий сайдаас цаг үеийнх нь яг тэр моментод нь тэр нөхцөл дээр нь сонирхол татахгүй эсвэл одоо гал нь унтраагүй байх үед асуух хэрэгтэй шүү дээ. Тийм учраас асуулт асуух эрхээ хулгайлуулсан улсын хурл байж болохгүй юм байна. Гишүүд асуултаа тавьдаг, асуултанд нь засгийн газрын ерөнхий сайд хариулдаг, тайлбар тавьдаг байх хэрэгтэй. Зарчим хоёр дахь нь. За гурав дахь нь дээшээ доошоо харж сууж биш те. Парламент гэдэг бол олонх зөх. Олонход ерөнхий сайд байна, засгийн газар байна, шийдвэр гаргах хэрэгтэй байна. Цөөнхөд юу байх вэ гэхээр сүдрийн засгийн газар байна. Тэр байгуулдаг бол хяналттай. Эрх мэдэл хүчинд одоо сөхрөөд дунд бүдгэрч байгаа бол тэр нийгмийн жижигсгий ч гэсэн төлөөлөөд чанга дуурах эрх мэдлийн цөөхт байх хэрэгтэй байхгүй. Тэр олон цөөхийн энэ харьцааны дунд парламент өөрөө мэтгэлцдэг байх хэрэгтэй. Парламент өөрөө чөлөөтэй одоо эрүүл саруул бодол санааны ундар болж байгаа хэрэгтэй. Гэтэл манай тэр байхгүй. Манайх мэтгэлцдэг парламент ерөөсөө биш байна. Дарган загинж бус нь сонсдог парламент байна. Тэгэхээр ингээд мэтгэлцээнийг оруулж ирэхин тулд яах ёстой вэ гэхээр саналыг буулгахаас гадна асуулт хариултын систем дотор энэ мэтгэлцээний зарчмаар цагийг хуваарлдаг зохион байгуулалтыг хийж өгдөг байх хэрэгтэй. Нөгөө дэвшилттэй парламентуудын хамгийн чухал ид шид одоо тэр энэ мэтгэлцээний нэг одоо үр шимийг босгож байгаа зүйл нь дистрасс асуулт гэдэг ойлголт. Засгийн газрын лидер буюу ерөнхий сайдаас сөрөг хүчний лидер нь тодорхой сэдвээр дистрасс нь 6-9 хүртэл асуултыг асуудаг эрхтэй тохиолж байна. Тэгсээс цаг нь давчигдаад нэг асуулт асуугаад алга болчдөг. Тэгээ өөр сэдвүүдийг дуртаагаараа ингээд жонглоор зөө тоглодог биш. Яг чиглэсэн тодорхой сэдв дээрээ дистралуулаад ерөөсөө цуурсан асуулт тавьдаг. Энэ дээр яг дагаад асуухад нэг ж одоо улсын хурлын гишүүнд оногдож байгаа одоо үг хэлэх цаг тэр бол аюу богинохон байгаад байгаа шүү дээ. Одоо энэ дээр магадгүй өөрчлөлт гарах хэрэгтэй. Тэгээ энэ дээр өөрчлөлт гарна. Яг л нөгөө дигийг зохион байгуулалтыг болсонгүй болгоно гэсэн үг байхгүй юу? Ер нь тэр мэтгэлцдэг энэ парламентууд 3 зарчим байна. Ямар 3 зарчим байна вэ гэхээр эхнийх нь хугацааг хуваахтаа ерөнхий сайдын тайлбар хийж байгаа хугацаа бол ерөнхийдөө бол тэр нэг улсын хурлын асуулгын цаг гэж хэлнэ үү яа нь тэр нэг 2 цаг байна гэж бодоход тэрний нэг 50 дээр нэг хөв болт юм байл. Ер нь бол тайлбар нь асуултаасаа илүү яадаг жон хугацаа авдаг. Тийм учраас олонхын цаг бол ингээд томорчдөг тэнд. 2 цаг байхад нэг 65-аас 70 минут нь бол хинт шууд зориулж гин үү. Олонход бодлого тайлбарлах,
хийж байгаа ажлаа таниулах, би ийм байр суурьтай гэж үзэл илэрхийлэх боломжийг олгож байгаа байхгүй. Тэгвэл асуудлаар үлдэж байгаа цаана нэг одоо 2 цаг байлаа гэж бодоход нэг 50-40 минут нь цөөхт болгож. Гэхдээ тэрийг цөөхөд бас 100% болохгүй байна. Энэ өөрөө парламентод зориулж байгаа учраас энэ цагийг чинь тодорхой хэсэг олохын гэхдээ ерөнхий сайдаас асуухыг хүсэж байгаа тэр гишүүнд ч гэсэн цаг хугацаа гарах ёстой шүү гэдэг. Тэгэхээр олонхын гишүүнтэй бас асуулт асуух хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр асуултыг чинь нийт хугацааны 4-3 орчим нь бол цөөх буюу бодит сөрөг хүчин, бодит асуудлыг одоо нюанстайгаар одоо өөр нүдээр харж гаргаж ирэх гэж байгаа. Эсвэл аялдан дагалдаж магтан асуух гэж байгаа биш. Асуулт янз бүр байгаа шүү дээ. Мэтгэлзэж асуун, сөргөж асуун, дагуулж асуун, эсвэл магтаж асуун тий. Тэгэхээр магтаж асууж байгаа асуултуудад тэр асуултын цагийг өгж живүүлж болохгүй шүү дээ. Зарчим байгаа байхгүй юу? Цагийн урилдан дээр. За хоёрт нь асуулт хариулт бол сэдвээр төвлөрөх ёстой. Тэгжээж олон нийт юм ойлгож байгаа. Энэ асуудал их чухал болоод байгаа юм. Ийм байр суурьуд байсан юм байна. Ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Засгийн газар ийм ажил хийгээд байгаа юм байна. Энэ нөгөө тал нь энэ талаас нь хараад хийхгүй байх гэж үзэж байгаа юм байна гэх мэтчлэн ингээд нөгөө арчлын чинь боловсролыг танин мэдхүү мэдээлэлээ бодитойгоор авах тэр чадвар нь нэмэгдэж байгаа байхгүй юу? Яг энэ дээр ямар зарчим үйлчилж байгаа гэхээр энэ сэдвийг төвлөрөхийг эвдэж болохгүй гэдэг зарчим болж байна. Яг сэдвүүдээр төвлөрөхөөр ирсэн чинь нэг олонхын гишүүн ч юм уу нэг гишүүн тис өөр тэмээ ямаа яриад байгаа юм шиг өөр юм асуугаад сэдвээс нь холдуулаад тэгээд ингээд нөгөө бөөсүүл гэдэг чинь ингээд юм болоо яваад их юм бол парламентын мэтгэлзээ нь шим алга болчихно. Тэгэхээр нөгөө сэдвүүдээр төвлөрөх гэдэг тэр механизмыг энэ олон жилийн одоо маргаан улс төрийн хилцүүлгийн үр дүнд юу болж асан байна те гудамжинд гарч зодтолдох зэвсэг барьж хангихаас илүүтэйгээр ядаж цөөхтөө асуудал бодиттой хандж шүмжилж байгаа тэр хэсэгтээ цуварсан дистралсан юм асуулт асуух эрхийг нэлээд өгсөн байгаа байхгүй. Дунджаар 6 дээшээ 9 хүртэл тийм асуултуудыг асууж байгаа. Манайх шиг ингээд асуулт нь 3 минут гэдэг асуултан дотор асуулт ш тайлбарыгээд үг хэлээд яваад байдаг. 3 минут олгоцсон учраас тэрийг ашиглах гал одоо попрон суугаад штэ. Гэтэл цуурсан 6 юм эсвэл асуулт өгнө гэдэг чинь ерөөсөө үр дүүдтэй голын гогдсон те яг хэрэгтэй юм асуух зориулагдсан тактикал босруулж эхэлнэ штэ. Тэгэхээр тохиолдлын гойчилсан эсвэл нэг аз шаардсан биш. Төлөвлөгөөтэй тактиктай одоо мэтгэлцээний шаардж эхэлж байгаа байхгүй. За гурав дахь нь одоо ямар зарчмыг одоо нөгөө улс парламентууд шаардж байгаа гэхээр үннийг энэ асуулт хариултын энэ хугацаанд асуултанч дээр хариултанч дээр байнгын худлаа дээр суйрлах юм бол тэндээс гарч байгаа шийдвэрүүд бүгд алдаанд төрнө. Нийгмийн эсвэл амьдралын асуудлыг хизээж онож шийдэж чадахгүй байхгүй. Тийм учраас парламентын ямар ч одоо сэдвээр асуулт хариулт яваад түндээсээ үндэслээд шийдвэр гаргаж байгаа процесс ерөөсөө бодит объектив байдал дээр үнэн дээр суйрлах хэрэгтэй. Дуртай нь орж ирээд үлгэрээ ярьдаг, дуртай нь орж ирээд сэдвээс гадуур чалчдаг, дуртай нь орж ирээд хүнийг хуурдаг байх юм бол энэ одоо улс орны явах зам угаасаа л юу нэг үл залдуул, нэг үл хуран байдал бүгдээр нурж унна, эсвэл бүгдээр нэг нэгэндээ хизээж идэхгүй болж хувирна. Тэгэхээр энэ нэг 3 зарчим л байна ерөөс. За энэ 3 зарчмыг хангасан яаж одоо хилцүүлэхтэй, мэтгэлцээтэй зөв парламент болж ажил хийж чаддаг парламент болж хувирах гэдэг дээр жоохон төвлөрч ажиллах гэж оролдож байгаа. Яг түрүүн хамгийн сүүлд хүндсэн нөгөө одоо улсын их хурл ч юм уу те эсвэл ер нь ингэ төрийн алуу үйл ажиллагааны процесст ямар нэг албан тушаалтан одоо худал мэдээлэл тараах юм бол энэ дээр даг зохицуулалт нь ямар байх вэ? Жишээ нь одоо хүлээлгэх хариуцлага ч гэдэг юм уу те эсвэл яг одоо залрууллаа гэхэд ямар хөө байдлаар залруулах вэ? Ихэнх улс орнууд ингээ харьцуулаад үзэхээр ингээ парламентын одоо парламентын өөрөө төлөөлөл арчлан хамгийн чухал гол институт болчихж шүү дээ. Тэгэхээр арчлыг илүү хариуцлагатай нөгөөдөөр энэ парламентыг илүү мэрсэн одоо ажилуулахын тулд яаж яах вэ гэхээр парламент орж хэлцэгдэж байгаа энэ мэдээллийн агуулгыг одоо худлахуурмаар дүүрүүлэхийг хүсэхгүй байна. Эсвэл төөрөгдөл дотор живлэхийг хүсэхгүй байна. За ингийн тулд яаж яах вэ? Парламент руу оруулж мэдээлэл өгж байгаа хүмүүс бүгд нэг тангар өргөж байна. Их улсууд. Гэхдээ тангараг нь ерөнхийдөө 2 зарчимтай байна. Би мэдэх ёстой, мэдэх боломжтой хүрээндээ үннийг хэлнэ. Ерөөсөө. Тэгэхээр бүгдийг би үнийг хэлнэ гэж хэлэхгүй байна ерөөсөө. Би бүгдийг мэддэг хүн гэж бас хэлэхгүй байна. Манай парламентод орж ирээд ярьж байгаа хүмүүсийг харахаар зарим бүгдийг мэдэх царилж байна.
өөрийнх нь чиг үүрэг өөрийнх нь эрхэлж байгаа ажилд огт хамаагүй зүйлийг ч гэсэн ер нь хариулаад яриа сууж идэг. Эсвэл төрийн нууц гэдэг юм уу эсвэл ингээд дистарата мэдээллийн ингээд одоо нэвтэрч болохгүйгээр ингээд хязгаарлагдана. Эсвэл угаасаа одоо юу гэдэг энэ чиглэлийн одоо шинжилгээний хөрсөн төвшин байгаа одоо мэдээллийн боломж нь байхгүй тэр төвшин хүрээгүй гэж болно. Тэгэхэд бас ингээд мэдгц царайлаа ярих хэмжээнд бас суугаад байгаа байхгүй. Гэтэл саяны нөгөө тангар өргөж байгаа байдал чинь тэр хүмүүс илүү хариуцлага чад би мэдэх ёстой юм мэдэх ёсгүй юм ярихгүй. Энэ миний чиг үүрэг биш байна. Манай яам нэрхлэх асуудал биш байна. Энэ бол одоо ингээд эсвэл нөгөө мэдээллийн төвшингээс энэ мэдээлэл би хүрэх хэмжээний одоо ажилтан биш байна. Энэ бол сайдын төвшин эсвэл энэ тэрний төвшин гэж хариулж эхэлнэ. Тэгэхээр би ямар цонхоор ямар хэмжээнд ямар мэдээлэл өгч чадах мэрэгжилтэн бай гэдэг мэдээд ирмүүд парламент ч гэсэн энэ чуулган дээр энэ асуудал дээр ямар төвшний хүнийг оруулах хэсгээ бас мэдж шийдэж эхэлж байгаа байхгүй. Гэтэл одоо бол ингээд нэг мэрэгжилтэн хинж мэддэхгүй хүмүүс орж ирээд дураараа ингээд юм яриад л сүүлдээ ингээд алинд нь итгэх юм. Эсвэл ингээд парламентын шийдвэр сүүлдээ мухарсгийн төвшөнд эрсдэл гарах нь хүрэх гэж штэ. Тэгээ энэ бүхэн чивэд холбоотойгоо сайн. Дараа нь дахиад энэ одоо тангар гөргөж байгаа парламент ирээд мэдээлэл өгөхийн тулд гар үсгээ зурж байгаатай холбогдуулаад хуулийн хариуцлага маш тодорхой байна. Ихэнх улс орнууд эргүй хариуцлагатай байна. Парламентыг үл хүнддэх болон парламентд худал мэдээлэх гэдэг одоо гэхдээ эргүй хариуцлагатай байгаа улс орнууд бол парламент шүүхэд худал мэдээлэх гэдэг ижил хэмжээний ялтай ижил хэмжээний гэмтэрэг байна жишээ нь тухайлбал. За тэрэн дотор байгаа ингээд юуг нь харахаар ялын бодлогыг харахаар одоо манад жишиж үзвэл манайх ч нэг эрүүл мэндийн нийтийн албанд одоо ажиллахыг тэдэн жилээр хасна гэдэг нэг ял байна шүү дээ. Тийм үр дагавартай одоо хариуцлага болон торгол хоёр байна. Тэгэхээр шорон суулгах нь чухал ерөөс биш байна. Парламентыг хуурж яах гэж ард түмнийг хуурж байна. Иргэдийг хуурж байна. Энэ чинь ард түмнээс хүсэлттэй эрх мэдэл бол ард түмний төсөнд татвараар явж байгаа чиг үүрэг дотор та ирээд тэр хүмүүсийг дорд үзэж байгаа бол уучлаарай гэдэг үгслийн хариуцлагыг тооцдог соёл тэнд байгаа байхгүй юу? Энэ нэг хариуцлагын тогтолцоо. Тэгснээс тэнгэрээс судалтай юм шиг дүржлэгдээд дараа намайг хамгаалж байгаа учраас надад хууль ирэхгүй гэдэг одоо тийм юу алга зарчим. Бас нөгөө нэг асуудал нь юу байсан бэ гэхлээр одоо яг улсын хурал дотор бол спикер гэдэг байгаа тийм улсын хурлын дарга. Таны хувьд бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлд одоо спикер байх шаардлагагүй гэдэг байр суурьтай аягүй олон жил байгаа тийм. Тэгэхээр энэ дээр энэ байр суурь яагаад тууштай нь хамгаалж байгаа. Одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөл юу нь ямар хувилбараар жишээ нь ажиллах боломжтой. Яг ингээд бусад улсууд гэдэгтээ би ингээд дахиад хаалтан дотор иргэний эрхийг дээдлдэг ардчилсан хууль засгардаг улсад үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ чиглэлийн одоо байгууллага нь юу байна вэ гэхээр ерөнхийдөө гүйцэтгэх эрх мэдлийн ер нь ихэнх тохиолдолд ерөнхий сайдын толгойлдог. Тэгээд дотор нь батлан хамгаалах, дотоод зэргийн гадаад харилцаа гэх мэтлэн яг энэ үндэсний аюулгүй байдлыг одоо мэдэрч ажиллах чадвартай мэдээлэл тэр чиглэлийн мэдээллүүдийг цуглуулад анализ хийгээд эрүүл дүгнэлт гаргах боломжтой институцууд нь бусад иргэний маягийн шийдвэр гаргаж байгаа институцүүдэд зөвлөмж өгөж ийм байгаа шүү гэдэг тохиог нь асааж идэг бүтцээ. Манай шиг 3 дараагаар суучдаг улс байхгүй байна. Тэр дотроо парламентын спикер нь тэр байгууллагын бүтц дотор ордог байгууллага бүр байхгүй. Яагаад одоо ийм зарчим байгаа гэхээр энэ өөрөө нэг хин нэгэн хүн бодож олох өөр шаардлага алга. Яагаад гэвэл саяны тэр чиг үүрэгч ихэнх тохиолдолд гүйцэтгэх эрх мэдлийн шийдвэрийг сайжруулах зорилгоцсон нэмэлт чиг үүрэг байгаа байхгүй. Гэтэл парламент бол энд хяналт тавьжтай чиг үүрэг. Парламентын хяналт тавих гэж байгаа тэр бүтц дотор нь парламентын спикер нь ороо сууна гэдэг чинь өөрөө юу гэхээр сонирхлын зөрчил үүсгээс гадна энэ хяналт тэнцлийг алдагдуулна. Дахиад Монголын үндсэн хуулиараа үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Монголын ерөнхийлөгч одоо дагуулна. Гэтэл Монголын ерөнхийлөгч ажлаа улсын хурлд хариуцж ажиллана. Улсын хурл бол ерөнхийлөгчийг яах нь ажлаа хийж гэнэ хийгээг бол хийхгүй бол хариуцлага тооцно. Огцруулдаг эрх мэдэлтэй. Огцруулдаг хариуцлага тооцдог эрх мэдэлтэй байгууллагын одоо спикер нь үндэсний аюулгүй байдлын доор очиод ерөнхийлөгчийн доор
даглуулаад сууж ийн гэдэг бол эрх мэдэл хуваарлт яаж гэнэ вэ? Эвдэгдэж гин гэсэн үг байхгүй. Дахиад бид өөрийн түрүүний ярьсан яриа үндсэн хуулийн эрх мэдэл хуваарлтыг яаж одоо сүнсийн дуудаж амжуулах вэ? Ингээ харсан чинь нөгөө 3 дарга улс гэдэг хагийн шалтгаан чинь дахиад үндэсний аюулгүй байдлын зөвлөл байна. Тэнд 3 даргаараас очиж үндсэн хуулиараа энэ 3 байна гэж ерөөсөө бичээгүй. Үнэхээр улсын хурлаас парламентаас үндэсний аюулгүй байдлын зөвлөлт дотор нэг хүн орох ёстой гэж үзсэн бол тэр аюулгүй байдлын байнгын орон дараа нь орчуулна шүү дээ. Парламентын спикер орж ирэх болохгүй байна. Парламентаас гадна тусдаа эрх мэдэл одоо эдэлдэг спикер гэж байж болохгүй. Тэр үтгэл үндсэн хуулийн дээр юм уу шүү дээ. Улсын хурлын бүрэлдэхүүн буюу парламентын одоо бүрэлдэхүүн чинь 126 гишүүнээс бүрдэнэ. Энэ 126 гишүүн хурлын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулнаа. Энэ хурлын хэлбэрийн зохион байгуулалтыг хангаж хурл удирдахын тулд их хурлын дарга буюу спикер байгаа. Тэгсээс парламентыг төлөөлж өөр газар те эрх мэдэл хэрэгжүүлэхийн тулд биш. Тэгэхээр энэ зарчмуудыг одоо амжилуулахын тулд яах ёстой вэ гэхээр улсын хурлын дарга улсын хурлаас гадна тэгээ улсын хурлд огт хамаагүй ажил эрхлэхийг бол яах ёстой байна вэ? Зогсоох ёстой байна. 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлт чинь бас яг ийм өөрчлөлт байсан. Монгол улсын ерөнхийлөгчд үндсэн хуулиас гадуур эрх мэдэл өгдгийг зогсоох ёстой байна. Эрх мэдлийн тэнцлийг хангахын тулд хийж штэ. Яг тэрнтэй адил тэгвэл улсын хурлын даргад бас яг энэ зарчим яах ёстой. Өөрчлөлт хэрэгтэй. Үндсэн хуулиар одоо дээд шүүхийн ерөнхий шүүгээс гадуур хэрэг маргааш шийдээ яваад байвал тэр чинь үндсэн хуулийн бус болно шүү дээ. Яг тэрнтэй адилхан улсын хурлын спикер улсын хурлаас гадуур хуралд оролцоо яваад байвал энэ өөр юу болох вэ? Бас үндсэн хуулийн үсэл санааны ухралт болж байна. Тэгэхээр энэ агуулгаар сайн юм харж. Энэ дээр яг илүү практик талаас нь асуух. Жишээ нь одоо улсын хурлын дарга үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ямар нэг хуралд оролцлоо гэхэд тэрийг зүгээр энгийн одоо ямар нэг гишүүн мэдэх боломжтой юу юм? Одоо яг ямар хөө асуудлаар ирсэн бэ? Тэр даргын тал боломж шүү дээ. Ерөнхийдөө тэрг хамгийн аюултай одоо өмнөх зөндөө туршлага гарлаа шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гаргаж байгаад ямар том хулгайнууд яв. Автокерэмүүд те нүүрснүүд явлаа шүү дээ. Тэрийг улсын хурлын гишүүд нь одоо ч гэсэн мэдгүй тэр автокерийг ил болгооч гэдэг. Яг гэсэн чинь одоо улсын хурл төрийн нууцаас гарах хэрэгтэй байхгүй. Нууцыг. Ерөнхийлөгч бол засгийн газарт байхгүй. Гэтэл нөгөө төрийн эрх барихтайд байгууллага те төрийн гадаад дотоод бүх асуудлыг санаачлан шийдэх хэрэгтэй. Энэ байгууллага чи өөрөө эрх мэдлээ ингээд чойжлоо хаацсан сууж байгаа байхгүй. Төрийн нууцыг нууцаас гаргах эрх мэдэлгүй парламент шиг байхгүй. Монгол яагаад байгаа юм гэхээр энэ ажлаа одоо нэг дурын гишүүн эсвэл хэсэг гишүүн нийлээд энийг нууцаас гаргачих гэж ерөөс хэлж болохгүй. Тэгвэл аюултай өөрөө. Энийг гаргахын тулд яадаг вэ гэхээр тусгай хяналтын дэд тороо болон энэ чиглэлийн мэргэжлийн институцүүдээр дамжуулж шийдвэрээ алдаагүй бодит баримтаар түшгэлсэн гаргаад тэр шийдвэр дээр үндэслэж за энийг ил болгоо. Яг гэвэл энэ бол нууц шаардлагагүй. Энэ бол иргэдийн бидний төлөөлж байгаа ард түмний сонгогчдын суурь шашилтай холбогдож байна. Та нар энэ нууцынхаа ард бол тэдний ашиг сонирхлыг өсөрдүүлсэн эсвэл зөрчсөн үйлдэл хийж байна. Тийм учраас энэ нууц чинь бид ил гаргалаа. Ил гаргасантай холбогдуулаад хариуцлага ярьж болж байна. Эсвэл ард түмэн ийм засгийн газартай, ийм албан тушаалттай байж болохгүй гэж үзвэл таныг огцруулах эсвэл ийм бичих асуудлыг бид ярьж болно гэдэг ийм эрх мэдэл байхгүй юу? Гэтэл энэ эрх мэдэл нь улсын хурл өөрөө ятсан байна уу? Өөртөө алга болгоцсон сууж байгаа. Тэгэхээр ингээд засах юм маш их байна. Засах юм маш их байгаа боловч юу гэдэг юм гэхээр саяны ярьж байгаа ярианууд манай дундын ойлголцлын сэдв ерөөсөө биш байна. Энэ төвшөнд ойлголцдог, энэ төвшөнд ирж мэдээлэлээ хуваалцдаг тэр одоо бүтээц эсвэл тэр хүмүүс бид бол их цөөн байна. Үнэхээр одоо юу гэдэг манай улс төрчдийн, шийдвэр гаргагчдын одоо мэдлэг, ур чадвар, хандлагын зөрүү хэтэрхий их байна. Хоёрт нь энэ зөрүү бий болгож байгаа зүйл нь зөвхөн улс төрчсөн тийм цонхууд танаа нам манаа нам яг та нар ингэх гэж байгаа гэдэг хоосон хардталтууд. Зүгээр л саяны ярьж байгаа зүйл бол баг 200-300 жилийн өмнө шийдэгдсэн хүн төрөлхтний олд байхгүй юу? Монголд болохоор тэрийг олд гэж тоож харахгүй даа. Үгүй яг арц нам яах гэдэг. Энэ яг түнж юу их гэдэг. Ингээд энэ хардталт өөрөө юу болж байна вэ? Дэвшилттэй үзэл санаа, дэвшилттэй шийдэл
асуудлыг хэлбэрээр шийдэж болох тийм түүхийн сургамжуудыг зүгээр л яаж нэ бидэнд хамаагүй гэдэг яг самгч ааштай суулгаж байгаа. Яг энэ улсын хурлын даргын одоо улсын хуралд үр хөрөөлийг үргэлжлүүлээд илүү тодруулбал сая нөгөө Баярмаг гишүүний кейс дээр бас гарсан те Баярмаг гишүүн улсын хурлын биш ерөнхий сайд хоёрын хооронд үнэс одоо асуулт хариулт. Тэрэн дээр дараа нь бол танаа бүлгээс мэдэгдэхтэй улсын хурлын дарга энэ улсын хурлын одоо дэгийг те парламентын ёсыг мөрдөөд энэний дагуу ингээд интервенц хийх хэрэгтэй байсан гэдэг. Энэ дээр ер нь одоо яг улсын хурал дотроо спикер ер нь яг иймэрхүү үр хөрөөлөөс гадна өөр ер нь ямар хуу үр хөрөөлөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Яг ийм чигүүрхтэй ийм одоо хандлагатай спикер улсын хурлын даргыг бий болгохын тулд дахиад нөгөө парламентууд олон жилиг туусан байгаа байхгүй. Тэгээ нэг хідэн зарчмын одоо шийдэлт хүрсэн байна. За нэгдүгээр чи юу гэхээр парламентын спикерийг сонгох одоо хууль дэвшлүүлсэн байна. Тань дээр нэг биш үү? Ядаж 3-2 орооч юм уу? За ингээд парламентаа сонгоход хувь дэвшилчээр үр дүн нь юу болж ийнө вэ гэхээр нэг намыг одоо улаараа хамгаалагчтай тэр намын төлөө зүтгэдэг хүн бол спикер болох ямар ч боломжгүй болчихж байгаа байхгүй. Харин дундын буюу илүү зөөлөн аль нэг талд нь ингээд туулширдаггүй одоо дундын зөвшөөрлөл хилцлийг олох гэж оролддог тэр хэсэг нь одоо парламентын спикер болох боломжтой болж гэлж байна. За нэгдүгээр нь. За хоёрдугаар нь парламентын спикер буюу дарга болсон тохиолдолд намаас нь төлөвлөж байна. Аль нэг намжрахгүй болохоо хайчиж байгаа байхгүй. Та намаас төлөвлөжээд энэ парламентд олон хөцөө хэдэн намтай байх асуур шалтгаалаад энэ 126 хүний бүр ашигтай хуралдах асуудлаа алдаагүй шийдвэр гаргах те парламентын нэр хүндийг байр суурийг эрх мэдлийг одоо дархлааг бэхжүүлэхэд таны наад спикерийг чинь алах оршин байгаа шүү гэж хэлж байгаа юм. Тэгэхээр ингээд намжрахгүй аль хин нэгний талд орохоос илүүтэйгээр парламентд ёс энэ парламентын дархлаан дээр сэтгэл гаргаж чаддаг хүн болчихж байна гэсэн үг. За гуравт нь дахиад одоо энэ нөгөө спикертэй холбоотой зохицуултан дээр юу гарсан байх гэхээр спикерийнхаа одоо суудлын дээр хурал удирдаад яг хилцэж байгаа асуудал дээр хувийн байр суурь гарах юм бол тэрнээсээ буугаад өөр орлогч дэд спикерийг суулгаад өөрийнх нь гишүүний суулгаад тусдал тэнд чуулганы танил байна төстой. Тэр суудлын дээр суугаад гишүүнийхээ хувьд үгүй хэлж байна. Тэгснээс хурал даргалж байгаа гэдгээрээ давуу эрхийг эдэлжтэй байр сууриа илэрхийлж шийдвэр гаргалтыг зарж чиглүүлжтэй ингийн шүү гэж одоо юу гэдэг урьдчилан төсөөл үүсгэхгүй байна. Тэрийг сонирхолтой зөрчилж үзэж байна. Тэгэхээр ингээд иймэрхүү шийдлүүдийг манайх хизээ нутагшуулах вэ гэдэг нь асуулт байхгүй юу? Энэ шийдүүд бол яасан гэхээр зарим газар бол цусаар болж авсан түүхэн тийм байна. Зарим газар бол ингээд маш ухаалаг яриа хэлцлийн үр дүнгээр энэ одоо үр дүнд хүрсэн байна. Дахин орчинд дах эмх замбраагүй мэдээллээс өөрт хэрэгтэйг олж авахд хүндрэлтэй байна уу? Дандаа л худал мэдээлэл тааралдаж юунд ч итгэхэд бэрх болсон мэт санагдаж байна уу? Тэгвэл таныг баримт халах үйл ажиллагааг дэмжих гишүүнчлэлийн хөтөлбөрт нэгдэхийг урьж байна. Та сарын 10,000 төгрөг буюу жилийн 120,000-ыг төлөөд цахим орчин дах эмх замбраагүй мэдээллийн цаад учир шалтгааныг мэддэг, мэдээллийн манипуляцид автдаггүй хуурамч мэдээллийн эсрэг комьюнитэд нэгдээрэй. Хэрсүү гишүүн болсноор та гишүүний захин үнэлэхтэй болох, баримт халагч нар болон дэмжигч гишүүдийн нэгдсэн группээр мэдээлэл авах, хуваалцах, санал зөвлөмж өгөх, Монголын баримт халах төвийн үйл ажиллагааны тайланг жил бүр хүлээн авах, Post Fact podcast-д асуулт илгээх, анхан шатны цахим сургалтуудыг үн төлбөргүй үзэх, стикер, энгэрийн тэмдэг, аяга багтсан мерч бүтээгдэхүүний багц хүлээн авах. Бидний эрхлэн гаргасан номнуудыг 30% өнгөлттэй үнээр худалдан авах зэрэг олон боломжуудыг эдлэх юм. Харин цэцэн гишүүн болсноор та сарын 20,000 төгрөг буюу жилийн 240,000-ыг төлөөд бүх шатны цахим сургалтуудыг үн төлбөргүй үзэх, стикер, энгэрийн тэмдэг, аяга, даавн тор багтсан мерч бүтээгдэхүүний багц хүлээн авах, гишүүдийн VIP уулзалтад оролцох зэрэг олон боломжуудыг эдлэх юм. Та хүн бүрийн мэдээллийн боловсролыг дээшлүүлж, нийгмийн итгэлцлийг нэмэгдүүлэхэд өөрийн хөв нэмрээ оруулаарай. Баримтад нэгдээрэй. Сүүлийн 5 жилийн хугацаанд оюутан ерөнхий сайдын одоо 2 засгийн газрын үед
маш олон тооны том жижиг жагсаал цуглаанууд болоо тий. Тэгээ яг энэ олон жагсаал цуглаанууд яагаад гараад байгаа гэдэг дээр таны тавьж байгаа онш юу вэ? Ер нь жагсаал цуглаан хийх гэдэг чинь биднээс ингээд гол эрхийнхэн доторх ингээд мөн чанарыг ингээд татах юм бол олуулаа нийлээд үзэл бодлоо илэрхийлэх, байр сууриа тайлбарлах шаардлага хөрвүүлэх тэр ирэх байхгүй. Тэгэхээр аль ч улсад бол цаг байдаг. Тэр нь арчилсан бөгөөд одоо хүний эрхийг эрхмэлдэг улсад бол байнга л ийм үйл явц хаасаагүй байна. Шаардж байгаа засгийн газраас шаардж болно, сөөхөөсөө шаардж болно, тэ сургуулийн удирдлагаас шаардж болно. Эсвэл ингээ байр сууриа ямар нэгэн хэлбэрээр олуулаад нийлж илэрхийлэх гэж арга хэрэгсэн шүү дээ. Тэгээ жагсаал цуглааны нэг одоо онцлог нь бол нийтийн хэлбэр хэсгээр нийлж бөөнөрө дуулга өрөх гэж байгаа нэг тэр орон зай дотор ямар юу явж байна гэдэг. За мэдээж чихэн ингээд онгорхоо нүдэн нээлттэй засаг бол ийм хэмжээний одоо дуу хоолойг бол сонсож ажиллаа сайжруулж алдаагаа засаж тэ шаардлагатай өөрчлөлт гарах ёстой бол хүнээ сольж тэгээ цаашаа үргэлжлэл явна. Яг бол засаглал гэдэг чинь арчилсан улсад тэр татвар төлөгчд буюу сонгогчдын шилжүүлж авсан мандат болохоос биш хэн нэгэн угсаа залгамжлаад эсвэл ахаасаа дараасаа уламжлаад авсан эрх мэдлийн өсөв биш. Эрх мэдлийн эзэд асуудлыг өөрөөр харж байгаа бол тэр өөрөөр харж байгаад нь таарал өөрчлөгдөд арчил өөрөө цааш явж явах хэрэгтэй. Ийм л зарчим. Тэгэхээр манад бол байдаг одоо арчилсан улсад байдаг л нэг үйл явц. Зөвхөн сүүлийн жилүүдийг харахаар нэг ганц Монголд биш. Олон улсад нэг ковидын дараа нэг таагүй үр дагаврууд юм дадлуудаа суучлаа. Нөхөлөөрөө тавиад төрийн оролцоо хэтэрхий томроод тий асуудлыг зөвхөн нэг урсгалаас бий засгийн зүгөөсөө ингээд тулгадаг тийм одоо хэм маяг 1.5 жил дотор яваад эхэлсэн чинь тэрэндээ дасцсан одоо шийдвэр гаргагч нар эсвэл эрх мэдэлтнүүд яг энэ одоо дэг журмаа одоо үндсэн дэг журмааг солиод энэ хэвээр нь үргэлжлүүлэх гэж оролдоод эхэлж байгаа нь жагсаал юм уу өөргөн шүүмжсэн дуу хоолой тийм таагүй ханддаг. Тэр жагсаал хийж байгаа юм уу эсвэл дуу хоолой гаргаж байгаа хүмүүсийг тий дуу хоолойг нь сольж өөрчилж займчуулж эсвэл үүмээ самуу болгож хуургаж өөртөө ашигтай байдлаар нөхцөл байдлыг залах гэж оролддог энэ тэр тийм муу жишг рүү ингээд жоохон алхачлаа. За хоёрт нь болохоор ингээд нөө шүүмжиллэггүй өрсөлдөөнгүйгээр ингээд хяналтгүйгээр засаглаад болоод байдгийм гэдэг нэг тийм муу дадал гэдэг арчилсан улсууд хүртэл ингээд өрсөлдөх гэж оролдолоо шүү дээ. Тэгээ энийг бол жоохон хариуцлагатай хэрсүү иргэдтэй засаг дорн засчих чинь. За иргэдэн жоохон сул байгаа хэсэг бол болоод байдгийг ингээд илүү авторитар дэглэм рүү ингээд гулсаж чинь. Тэгэхээр бид бол одоо жагсаал цуглаан гэдэг юм уу эсвэл иргэдийн дуу хоолойг одоо үл тоох эсвэл гуйлахаас илүүтэйгээр энэ дуу хоолойгооны үр дүнд бид ажлаа яаж сайжруулж болох юм? Засаглаа яаж эрүүл болгож болох юм? Бодлого шийдвэрүүдээ яаж нийтийн ашиг сонирхол энэ улсын иргэдийн одоо суур тэр эрх ашиг руу төхүүлж авчих гэдэг талаас бодохгүй бол би өөрөө эрх мэдлээ хадгалж үлдэн энэ надтай л үзээд байна гэдэг жижигхэн цогоор харах юм бол яг дарангуулагчийн ааш аяг цэцгэлж ийн гэж одоо мэдрэхээс өөр аргагүй. Яг энэ жагсаал цуглаан дээр олон нийтийн зүгээс тэмтэй нийгэмд байгаа нэг хандлага нь юу гэхээр за нэг жагсаал боллоо. За яг хамгийн түрүүнд асууж байгаа асуулт нь бол за яг юуны тухай те яг юуг шаардаад байна гэдэг тэрийг лавшруулж асуухаасаа илүүтэй за нэг хиний захиалгатай бай те хин зохион байгуулалт байна гэдэг ийм нэг тийм хандлагатай асуултууд байгаад байдаг те энэ нэг талдаа засгийн газар те эрх мэдэлд одоо эрх мэдэл байгаа этгээдүүд бол нэлээд ашигтай байгаад байдаг те яг тэгэхээр энэ бол улс төрийн гэж хэлэхэд хэлбэр болчихлоо. Энэ локкод бол айгүй том алдаатай тийм арга барил واخхой юу? Биднээс ингээд оюутан эсвэл 10 жилийн хүүхдүүд ч гэсэн энэ тухай мэдэн шүү дээ. Факт баримтаа ярилцаад ингээд хоёр талаасаа үндслүүдээ гаргаж мэтгэлцэхээс илүүтэйгээр нэг нь ингээд баримт ярьж байгаа нөгөөт нь хувьчилж дайраад тэгэхээр энэ бол субъектив зүйлээ асуудлаа одоо бодитойгоор харахгүй байна гэж шүүмжилдэг шүү дээ. Ингээд за таны энэ байр суурь бол буруу байна гэж хатсан чи одоо дэлтэн чигтэй гэж дугуйл байж та гэж хэлнэ гэдэг чинь тэр байр сууриас тис өөр
одоо яриа байхгүй юу. Тэгэхээр жагсаал цуглаан дээр ч юм уу олон нийтийн одоо санаа бодол дээр яг энэ аргыг хэрэглэх юм бол дахиад логик авдаг байхгүй юу. Тэ? Татвар өндөр байна, эсвэл энэ бодлого буруу байна, эсвэл яагаад одоо биднээсээс илүү одоо даргын хөөхт илүү тансаг байгаа юм гэдэг юм уу гэдэг энэ асуултуудад нь тэр асуултыг хариулахаас илүүтэй энэ тэрний захиалгаар энэ тэгж явж байгаа ингээд өөр дайсан болоод тэ эсвэл хүмүүсийн хамгийн дургуй хөргөж болох нэг одоо хүнийг гаргаж ирээд тийшээ нааж одоо асуудлыг зайлшуулж авна гэдэг бол явна гэдэг бол улс төрд их түгээмэл хэрэглэжсэн дундад зууны хамгийн болох арга байхгүй юу. Тэгэхээр ер нь байгалийн тэнэгдүү хүмүүстийг зориулсан арга шүү дээ. Тэгээд энэ аргаар ингээд иргэдэд орд үзээд хандаад ах юм бол иргэд буцаагаал нөгөө хандж байгаа хандлагаас нь илүү хүчирхийлсэн илүү экстрим аргыг сонгоно шүү дээ. Тэгэхээр ийм зуршил рүү бид бол явж болохгүй. Яг тайлбарлах газар нь үндслэлтэй тулах газар нь баримт фактыг тэр баримт факттай л очиж мөрөлдүүлж аль нь зөв, аль нь үнэн, аль нь асуудлыг шийдэж чадах гэж 90 сар яриа болно. Тэгэхгүй хувьчлал хүнрүүн дайрал ард нэг одоо юу гэдэг захиалагч эзэн хайгаал яваад байх юм бол энэ асуудал хэзээ шийдэхгүй. Тэгэхээр бид нэг асуудлыг шийддэг төр засаг, асуудлыг шийддэг нийгмийн удирдлагатай байх юм уу? Эсвэл ингээл байнгын ингээд хэрүүл тэмцэл ховж эсвэл нэг сенсац руу кино үзүүлж байгаа юм шиг ингэж зохиолын дунд амьдруулдаг байдлаар амьдрах юм бол бид хөгжлөөс улам бүр хоцрол унаал байна. Эрүүл сар бол бодлого ярьдаг хүмүүс гарч ирэхгүй угаасаа. Ийм их заахгүй тэнэглэл дунд чинь энэ тхийн нэгсний үүдэх шүү дээ. Би их олон жил одоо энэ үеийг өөрөө ч ярьж өөрөө сонсож байна. Их заахгүй бөмбөр нүдж яхад би хөгжим одоо аялал сонсогддог гэдэг шиг ийм их ховж ийм их одоо юу гэдэг хувийн субъектив дайралтуудын дунд эрүүл сар бол бодлого ерөөсөө ярихдаггүй. Бодлого ярихгүй гэж энэ улс урагшаа явахгүй. Дандаа ухарснаа ухаж тий ардаа байгаагаа мурдаа гаргаж ирж хог болгож овоолоод замаа бөглсөөр бол тэр хогон дундаа тэр нөхөн дундаа л бид үлдэн шүү дээ. Тэгэхээр ингээд ертөнц чи өөрөө ингээд маш хувьсаад уршаа алхаж гүйж яхад цаг хугацааг ихтрийн үнэтэй тий хурдцтай өөрчлөлтийг авчирч яхад биднээс ингээд бүх байдгаараа ингээд зөвхөн нэг тийм сенсацийн хооронд дандаа субъектив хэрүүл дунд байвал хайхаас. За яг нөгөө түрүү ярьсан сенсацтэй зохион байгуулалттай мэдээлэл гээд тэгэхээр яг энэ одоо категори мэдээлэл юм уу те одоо би ялангуяа сошиал дээр явж байгаа мэдээллүүдийг улс төрийн сонирхлын бүлгүүд эсвэл засгийн газарт байгаа одоо улс төрийн этгээдүүдтэй зохион байгуулалтаар олон түгээх тохиолдол байгаа. Тэгэхээр энэ асуудлыг ер нь яаж харах хэрэгтэй вэ те энэ ер нь одоо хуулийн төвшөнд за яг нь улс төрийн төвшөнд ер нь олон нийт юу яг яаж харах хэвтэй. Нэг хэвэн гэж харах хэвтэй юу эсвэл зүгээр эсэргээр магадгүй энэтэй огт санал нийлэхгүй нь бол байх ёсгүй гэж харах хэвтэй. Арчлалын одоо амин сүнс хүн ингээ эрхчлөөтэй бие даасан байдлаар бусдад л гай болохгүй өөрөө тэ өөрөөхөө амьдрах ингээд нэг тийм тэр боломж чи хамгийн том одоо хүчил төрөх чинь энэ мэдээллийн одоо цэвэр чөлөөтэй л байхгүй. Тэгээ манад одоо хамгийн бохир орон зай юу болж байгаа гэхээр мэдээлэл болчихлоо. Хамгийн бохир. Хуурмаг нэг үн тавьчихсан 20 худал гэх мэтлэн ингээд арга техникүүд ингээд янз бүр. За дээр нь дахиад яаж яах гэхээр энэ худал хуурмаг энэ мэдээллийн бохирдлыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжуулаад төр засаг нь өөрөө хийдэг болоод тохирчлаа. Ийм байгаа үед бол эн чинь өөрөө засаг гэдэг юм уу эрх мэдэл иргэдийн нийтлэг ашиг сонирхлын төлөө гэхээс илүүтэйгээр эрх мэдэлтэй байгаа хэсэг нь эрх мэдэлээ хадгалж үлдэх манипуляцийн хэрэгсэл болчихж байгаа байхгүй юу. За энээсээ бид яаж гарах вэ гэдэг одоо бодож сэлэхгүй бол бүгд нэг бохир мэдээлэл доторх ноёмог харлан буруу шийдвэрүүдийн одоо ард дандаа амьдралаараа төлбөрийн төлдөг болж орох гэж штэ. Ирээдүйн хүүхдүүд ч гэсэн ер нь бол ирээдүйд юу үлдээх гэж байгаадаа ч ялцх хэмжээнд ирэх гэж байна. Тэгээ зүгээр сэрэмжлэх хэвээр нэг юм. Зүгээр би ингэж хүн хамаа байхгүй, хийж байгаа хамаа байхгүй. Арчилсан жоохон хариуцлагатай арчил байдаг хууль засгалдаг улс оронд юу вэ гэхээр төр засаг мэдээлэл өгөхдөө энэ чинь хүн төрөлхтөн олон жил бодож олоод хийцэн л байна.
бүх хэвлэлийнхэнд ижилдэг шандаад хэвлэлийн урлын их байдлаар л асуудал шийдэж байгаа. Тэгснээс биш засгийн газар киноыг бүх телевизээр цацж ерөөсөө болохгүй гэж үзэж байгаа. Тийм байдлаар зассан бол мөнгөний нараас татвар төлөгчдийн мөнгийг яагаад буцаагаад төрсөн татварыг нь тэр хүмүүсийн тархийг угаахад пропаганда хийхэд худал хуурмгаар үннийг хаацаалж тэднийг хохироход зарцуулж байгаа юм ба гэдэг маргаан гарч байгаа байхгүй. Нэг. За хоёрт нь татвар төлөгчдийн мөнгөөр хийгээгүй биднээс ингээд өөр хүний мөнгөөр хийсэн гэх юм бол төрийн албаа агчиг бусдын мөнгөөр билет аваад онгоцон суугаад явхад л авилга гэж үзэж байгаа шүү дээ. Бусдын мөнгөөр олон телевизээр зэрэг нэвтрүүлэг цацаа тэн дотор нь төрийн албаагч орсон байх юм бол тэр бас л авилга шүү дээ. Ялгаагүй. Тэгэхээр зарчим нэг ерөөс. Алагчилж болохгүй, дабл стандарттай эсвэл дараад нэг эсвэл бусдад нэг үйлчлэх хууль ерөөсөө байж болохгүй. Тэгээ хамаатан садан хамаарал бүхэн хүмүүс нь төсвөөс нээлт одоо тендер авч болохгүй гэдэг хууль байгаа л бол мөн адилхан тэр үйлчлэлтэй л байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл эн чинь өөрөө хэл мэдээллийн хэрэгсэл дээр хамаагүй барилга байшин барихтаар хамаатай гэж хэлсэн байхгүй. Энэ өөр адилхан баялаг. Нэг нь мэдээллийн баялаг, нэг нь одоо үйл хөдлөх бүтэн харагдаж байгаа баялаг байхгүй. Гэх мэтлээ. Тэгэхээр хуулийг, зарчмыг нэг мөр мөрдүүлж чадах сэтгхүүн үүсэхгүй бол саяны ярьж байгаа маш олон зүйлүүд нэг талаасаа авилга, нэг талаасаа сонирхлын зөрчил, нөгөө талаасаа хуур магадлал. За ийм зүйлүүдийг нийгэм өөрөөс сэрж харах хэрэгтэй. За угаасаа л ингээл 20 хэдэн телевизээр эсвэл 10 хэдэн телевизээр энэ нэвтрүүлэг гарч ил байдгийн гэдэг байдлаар ингээд шин норм болгоод амьдралдаа оруулаад ирэх юм бол энэ өөрөө чинь эрхчлөөг эрэг хүүхдэж ирээдүг байнга хулгайлдаг хулгайчийн гарыг амьдрал руу оруулаад ирж байгаад яг адилхан байхгүй. Энэ өнцгөөс нь харс сэрдэг байна гэдэг бол мэдээлэл юм чи. Жихээр гараад нэг жихээр сонсоо нөгөө жихээр гарч байгаа зүйл гэж үн цэнгүй болгож ерөөсөө болохгүй. Чөлөөт нийгмийн чинь хамгийн үндсэнтэй зүйл ерөөсөө мэдээлэл. Энэ мэдээллийг цөөн хүн монголоор эзэмшээ бусдыг хуурах байдлаар одоо нийгмийн удирдлагыг засаглалыг авч явна гэх юм бол энийг авторитар дэглэм. Энэ дарамтлын тогтолцоо гэж хэлнэ. Ирээд дашуурдахгүй ч гэсэн дархиж байнга яаж нөө дашуурж шít. Яг энэ нөгөө үзэгдэлтэй холбоотой бас нэг одоо явж байгаа процесс нь юу гэхээр засгийн газраас юм уу те эсвэл улс төрийн нам, улс төрийн сонирхлын бүлгүүд хил мэдээллийн байгууллагатай одоо гэрээ байгуулад одоо тодорхой контент ч юм уу те эсвэл пропаганда ч юм уу зохион байгуулалтын мэдээлэл түгээд. Тэгэхээр одоо яг энэ үзэгдлийг юу нь яаж одоо зогсоох ёстой вэ? Яг одоо бие даасан хил мэдээллийн байгууллага те эсвэл энэ яг зохион байгуулалтын мэдээлэл юм а гэдгийг эргээд тийм үү эсвэл улс төрийн түвшинд юм яаж ялгаж салгаж 2-3 талтай баг. Нэгдүгээрт нь бол авилга сонирхлын зөрчлийг зохицуулсан хууль тогтоомжуудыг илүү боловсронгуй болгож энэ чиглэлийнхээ зүйлийг барьж авах чадвартай болох хэрэгтэй байна. Хоёр талд нь нөгөө тал нь сэтгүүлчид сэтгэл зүйн одоо цэвэр байх те мэржэлдээ үнж байх, мэржлийн ёс зүйгээ баримтлах гэдэг тэр манлал маш чухал. Мэргэжилтнүүд өөрсдөө тоог цэвэрлэх хэрэгтэй. Мэргэжилтнүүдийн тоог гаднаас орж цэвэрлэх болохоор л худалдаа авалт юм уу айлгын сүрдэл болчих гээд байдаг. Ер нь бол. Тэгэхээр нөгөө мэргэжилдээ үнж байх гэдэг энэ хандлага одоо ер нь дэлхийд орчин үеийн энэ ардчсан чөлөөт нэмийг бүтээсэн 3-4 мэргэжил байгаа. Бус нь бол олон мэргэжил байгаа л да. Гэхдээ энэ нийгмийн үндсэн арга ясыг өгсөрсөн 3-4 мэргэжил байгаа. Тэр 3-4-ийн нэг сэтгүүлчд байхгүй юу? Өөрийн зохицуулттай, өөрийн удирдлагатай, өөрсдөө мэргэжилд үнж өгдөг, дундаа тогсон тэр зарчмаа өөрсдөө нэгнээс хүртэл хамгаалж те хатуу байж чаддаг. Энэ одоо хэвлийн эрхчлөө бөгөөд мэргэжлийн захиалгагүй авилгагүй сэтгэл зүйчил энэ нөгөө мэдээллийн бохирдлыг цэвэрлж байгаа шүү дээ. За хоёрт нь иргэний сэтгүүл зүй. Илүү одоо мэдээлэлтэй гэхдээ зарчимтай хэсэг нь альтернативүүдийг гаргаж ирж аль нь худлаа үннийг нь те одоо та хийж байгаа факт чек байна шүү дээ. Тэр гихмчлээ. Ийм байдлаар тэр орон зайг цэвэрлэх гэж оролдож байгаа. Гуравт нь ерөөсөн боловсролын төвш. Ерхий боловсрол дотор иргэдээ хэрсүү болгох. Иргэдээ асуудалд одоо хандах энэ толгойн яавал өөрт нь хамгийн эрсдэл багтаагаар ажилдаг байх вэ гэдэг тэр боловсролыг өгөх. Тэр боловсрол чинь юуг шаардаж эхэлж байгаа вэ гэхээр хамгийн түрүүнд л одоо
чи үнэхээр эрхчлөөндөө хайртай чөлөөт хүн бол асуудын учир шалтгааныг одоо өөрийнхөө оюухан ирж хайх чадвартай байх хэрэгтэй. Бусдыг аялдан дагуулж, бусдын амаар бэлэн хоол дархиа чихүүлээд аль нь одоо хор аль нь хоол болохыг мэдэхгүйгээр ингээд дүүрээ сууж идэг биш. Чи өөрөө ингээд учир шалтгааныг яагаад ийм байгаа гэдэг асуултуудад хариу олдог байх хэрэгтэй гэж байна шүү дээ. Хоёрт нь дахиад учир шалтгаантай байхаас гадна яагаад гэдэг энэ хариугаа олохдоо илүү эрэлж бүтээлчээр объектив хоосон ховж одоо формог шинжлэх ухаан биш. Асуудал илүү бодиттой хандах чадвартай бодит мэдээлэл дээр өөрийгөө цэнэглэж өөрөө ажилдаг байх. Тийм хоолоо ингээд ядч зүвж ажилдаг байх. Тухайрч тархич нь. Гуравт нь үнэхээр энэ учир шалтгаантай объектив асуудалд ханддаг болох юм бол чиний тарих өсөөгөө рационал ажиллаж эхэлнэ. Эрүүл ухаан чинь ингээд бусад сэтгэл хөдлөлөөсөө дээгүүр давж хараад ингээд ажилдаг болж эхэлнэ. Тэгээ эрүүл ухаан ажилдаг болоод ирсэн цагт хүнд бүтээл сэтгэлгээ байх юм бол креатив явна шүү дээ. Гэтэл ингээд тэгж ажиллаж чаддгүй хүнд ингээд их ажилсаг байвал их хорлолтой шүү дээ. Өөрийгөө чорлоо, бусдыг чорлоо бүгдээрээ ингээд дандаа мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгс нэг хах гэдэг шүү дээ. Энэ рэндийн зохиол дээр нэг романтик ортон гэж ярьдаг. Бүгдийг намагт шийдүүлээд гар гарцгүй өхөлд өргчээд би бол та нарт тус болно гэж бодсон шүү дээ гэд нүд нь ингээд томролзоо сууж яадаг тийм хортон байж болохгүй шүү дээ. Иргэдээ яг тийм агуулгаар ингээд ерөнхий боловсролын систем дотор сайжруулчихаар сайн дарга мөрөөдөх биш. Иргэдийн хэрсэн ухаан дээр сайн бодлого удирдлага гараад ирж байгаа хэрэг. Тэгээд энэ бүгдийг бүтээхэд ерөнхий боловсрол хэрэгтэй, чөлөө сэтгүүл зүй, хариуцлагатай сэтгүүл зүй хэрэгтэй байна. Нөгөө талд нь авилга, сонирхлын зөрчлөөс ангид ажиллаж чадах сайн засвар хэрэгтэй. Саяхан бас одоо өнгөрсөн сард хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль өргөн баригдсан. За энэ дээр одоо энэ хууль жишээ нь одоо таны түрүү ярьсан асуудлуудыг шийднэ гэж харж байна уу? Та энэ хууль дээр ер нь ямар байр суурьтай байгаа вэ? Яг хуулийн хувьд санаа оноо янз бүр байгаа. За зөвөр хандлагын хувьд надад бол хоёр юм жоохон боломжтой харах тийм шаардлага байсан. Харагдчихлаа. Нэгдүгээр түрүү би хэлсэн энэ орчин үеийн нийгэм бүтээсэн 3-4 мэргэжил байна гэдэг. Тэр 3-4 мэргэжлийг одоо улс төрийн эрх мэдэл буюу одоо бодит засаглал хэрэгжүүлдэг хүмүүсээс яаж хол байх вэ гэдэг одоо зарчим сүүлийн 200-300 жилийн эрэл хайгуулын олд байсан. Тэр нь болохоор хуульч, багангийн багш, эмч, сэтгүүлч гэх мэт мэргэжлүүд багхгүй юу? Тэгэхээр хуульчдыг яаж ажиллаа одоо хийх, яаж бодож сэтгэх, юунд үнж байхыг улс төрчид мэдээд ирэх юм бол тэр бол юу болж болох вэ гэхээр нөгөө яг коммунист онол. Төр гэдэг бол, хууль гэдэг бол дарлагч анги, дарлагдагч ангиал одоо хянаж цагдах зориулсан хэрэгсэл гэдэг шиг болж хувирна. Тэрийг мэргэжлүүдэд нь үлдээх юм бол justice буюу шударга ёсыг амьлуулах мэргэжилдээ үнэнч би даасан хараат бус нөгөө уншсан шилбгааны ололтоо амьдрал хэрэгжүүлдэг тийм одоо мэргэжлүүдийн ажиллах талбар болж байна. Тэгэхээр ингээд хэвлэг бас яг юм байхгүй юу? Хэвлэл рүү төрийн зохицуулт их орж ирээл төрийн зохицуултын тусалцаатаар улс төрчдийн гар хөл их л орох юм бол хэвлэл гэдэг бол пропаганда хийдэг хэрэгсэл болж байна. Эрх мэдлийн одоо алдаатай жисэн бодлогын гойчил харагдуулдаг хэрэгсэл нь болж байна. Хэвлэлийг сэтгүүлчдэд одоо мэргэжилтнүүдэд мэргэжлийн үндсийг мэдэрч ажиллах орон зай болоод өөрийн зохицуулалт, өөрийн удирдлагын одоо тэр хүрээнд нь одоо эрх мэдлийг төрийн бас байгууллагад мэргэжлийн холбоонд нь шилжүүлэх байдлаар шийдэх юм бол тэнд юу үүсэх вэ гэхээр үнц нь үүснэ. Улс төрчдөд үнэнч ажилдаг үнцний тухай биш, мэргэжилдээ үнэнч ажилдаг нийгмийн нийтийн ашиг сонирхлын одоо төлөө одоо дуу хоолойгоо мэргэжлээ зориулж чаддаг тийм үнцийн тэнд үүсэх байхгүй. Тэгэхээр саний нэг одоо концепц гэдэг юм уу да үзэл баримтлалын нэг юм чих хандлага. За энэ хууль аль концепц дээр нэлээд туршилах вэ? Үнэхээр мэргэжлүүдэд боломж олгоод өөрөө удирдлага зохицуултыг дэмжих үү? Нэг.
Хоёрд нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын одоо ингээд дундын нэг үнд цэвэлийн мэржлийн кодууд байна шүү дээ. Тэр хэмжээнийхээ түвшинд одоо манай сэтгүүлчдийг шахаж чадах уу? Энэ шахалтыг төр хийхээс илүүтэйгээр нөгөө мэржлүүд нь нэг нэгэндээ чи болтоо гэд дотроо цэвэрлэгээ ээж хариуцлага тооцож чадах уу? За гуравт нь дахиад хэвлэлийн эрхчлөө гэдэг бол хэсэг цөөн хүн нэг хөвчлөд өгж байгаа салбар ерөөсөө биш. Энэ өөрөө арчлалын өөрөө амны сүнс нь учраас арчил өөрөө энэ одоо системээ эрүүл байхыг шаардж байгаа шүү дээ. Тэгэхээр арчлалын итгэл найдварыг тээгч олон нийтийн одоо хүндэтгэл гэдэг юм уу хүлээн зөвшөөрлийг авах хэмжээний байг тэр төвшөнд очих уу хитгэн үзүүлэлт шүү дээ. Тэгээ энэ үзүүлэлтүүдээр харахад ямар байна гэдгээр л дүгнэ. Би түрүүс нөгөө асуудал ингээд бодиттой учир шалтгаантай ухаалаг хандна гэдэг бол ой манайхан тэнд байгаа юм чинь гэж хоос найдах биш. Хувьчилж бодож энэ одоо миний дургүй хүмүүс тэнд байна. Эсвэл миний дуртай хүн одоо тэр ажлыг хийж яах гэж тэ субъектив бодох биш. Зүгээр л энэ нэг чөлөөд арчилсан нийгмийг илүү өнгөлөг зөв байхад нь туслах салбар тэнд амилах уу гэж асууж. Тэгэхгүй манай бол хитрхи захиалгатай байгаа. Хитрхи нөгөө худалдаа авалтанд өртсөн байгаа. Сэтгүүл зүй рүү орж байгаа мөнгөний дийлэнх нь төрөөс гарч байгаа. Түүний хэлсэн тэ. Зар сурталчилгааны буюу тэр зарлаараа одоо амьд байдаг босож үйл ажиллагаа явуулдаг хэл мэдээлэл хэрэгсэл баг байхгүй байгаа. Тэгээ ингээд бодоход бид нөөс хүн ам жижигхэн байгаагийн жонгор байж магадгүй. Гэхдээ тэлээгээд бид нөөс нөгөө гол үндсэн зарчмаас суугч болохгүй. Тэр талаас л би харж байгаа. За танаас сүүлийн асуулт асууя. Ер нь ингээ ярилцлагын эхнээс хойшоо тодорхой яг одоо улс орон тулгамдсан гэх юм уу те таны зүгээс харж байгаа энэ асуудлуудыг шийдгээр ийм шийдлүүдийг санал болгож байна. Тэгээ улсын хурлын гишүүний хувьд улс төрчийн хувьд мэдээж бас ноцтой асуудлууд байна те нийгэм тулгамдж байгаа одоо тархиугаадаг ч гэдэг юм уу те зохион байгуулалтаа хурамч мэдээлдэг байдаг. Гэх мэтчлэн түрүүн ярьсан асуудлууд байгаа. Тэгэхээр яг энэ бүгдийг ингээд дүгнээд харахад таны хувьд одоо Монгол улсыг те одоо Монгол улсын ирээдүйн хөгжлийг юу гэж харж байгаа. Та энэ дээр хэр одоо итгэл найдвартай байгаа. Танд юу итгэл найдвар юу өгж байгаа вэ? Ер нь гадаад дотоод хүчин зүйлээр дээр харахад бид эрхчлөөтэй би даасан өөрийнхөө амьдрах энэ Монгол халах хатах гэдэг шиг энэ Монголын орон зай сорилт илүү өндөр байгаа. Гадаад нөхцөл байдлын дээр дотоод нөхцөл байдлын дээр. Гэхдээ нөгөө Монгол үнээс харуулах ухаанд итгэнэ гэдэг шиг халахын хувь заяа түшнэ гэж ярьдаг шиг нөгөө олон нийтийн одоо дундын сэтгэл санаа гэдэг юм уу оюухан байна шүү дээ. Тэр хүрээн дээр бид чинь нэг тийм эрхчлэн дуртай нүүдэлчин байгийн хүмүүс хин нэгний одоо хаяа тавчиг мөр дагаа яваад хас таалагдахгүй нүгэл өвчдөг хаял нүгэл өвчдөг тийм төрлийн хүмүүс шүү дээ. Тэгэхээр тэр агуулгаараа ингээд дотор ингээд төрж байгаа нэг тийм эрхчлөөний мэдрэмж өөрөө хүссэн үсэг манад арчлал тэр дундаа парламентын арчлал таарна гэдэг ийм сонголтоосоо буцахгүй дахиад нэг 30-40 жил тийм бүр төлөвшүүлээ салахгүй болтой явах тийм итгэл найдвар байгаа гэж юу гэдэг. Эхнийхэн засаглалын үед. Хоёрт нь дахиад ингээд үндэстэн болон хүн болгон одоо чинээлэг өөрийнхөө хоёр хэсэг хангаад боломжийн амьдрахыг хүсэж байгаа. Яг энэ боломжийн амьдрах орон зай маань ингээд ийм том зах зээлүүдтэй ойр тийм эдийн засгийн интеграцаа харах юм бол бас ингээд дэлхийд юм дөргижсэн ч гэсэн бидэнд бол бас ингээд бас орон зай хаалгуул байх шүү гэж боломжтой нэг ийм цэг дээр байгаа үндэсний үед бол бид нэг тэнэг буруу том алхам хийхгүй бол бидний эдийн засгийн боломж бол байгаа байхгүй. Тэгэхээр засаглалын эрхчлөөний боломж, эдийн засгийн боломж энэ хоёр ингээд цогтой байна. За энийг одоо эрүүл саруулаар зөв атгаад явах одоо нэг юм бол оюун санаа байна. Тийм учраас ингээд гадаа гудамжинд өгөө айлж байгаа, байр суурь илэрхийлж байгаа, асуудал тэрсүү хандж байгаа. Яг эрхчлөө юм уус үн цөлөөр ингээд хатгахад зөрөө зөрөгтэй босч ирж чадж байгаа энэ төр шинэ залуучуудаа ингээд харахаар
ямар ч байсан ингээд оюун санааны одоо энэ урсгал тэгээ улам бүр уушихгүй хайрцаглагдахгүй хуучнаа санагалж феодалчихгүй тэгээ ядаж л тэгээд тийм үеийн ингээд том урсгал ирж ийн гэдгийг харж байгаа учраас за бас бидэнд бол юу байна одоо ингээд итгэл найдвар сайн цаг тэ байна. Тэр сайн цагийг удаашруулах эсвэл зогсоож болох олон юм үйл явц улс төрчдийн дунд эрхлэлний дунд мөнгөтэй хүмүүсийн дунд болдог ч гэсэн тэгтээ нөгөө халаасаа өссөн ч юу л тэрчлээ байна гэдэг нэг дойдог л үү те. Яг тэрнтэй адилхан залуу байгаа дээр энэ нэг муухай юмнуудын нэг системийн нэг хэсэг болоогүй байгаа дээр сониуц зам те яагаад юм байж болохгүй гэдэг тэг хайрцаггүй сэтгэдэг байгаа дээр шинэ үе өөрөө ингээд тийм дэлхийн хэмжээний одоо мэдлэгээс, туршлагаас, хандлагаас, шинжлэх ухааны том олдуудаас халбуудан шаналж авч байгаа хэмжээгээр Монгол руу буцаагаад цацж шít. Тэгээд энэ урсгал, энэ цацал том байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгэх юм бол ингээд найдвар байна. Бид бол тийм готроод авах шаардлага ерөөсөө алга. За, манай подкастт оролцсон тань талархал хэлээ. Тэгээд таны одоо өргөн барьж байгаа тийм ерөнхий улс төрийн ажлууд бас амжилт хүсье. За баярлалаа. Post fact